Сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучууд шинийг санаачлан байж зорилго тэмүүлэлээр дүүрэн байгаа нь Төв аймгийн Баян-ангай Лүн сумын залуустай хийсэн уулзалтаас харагдж байлаа. Төв аймгийн Баян цагаан сум нь нийслэл хотоос 100 гаруй км алслагдсан оршдог. Төв аймгийн Ууган сум дэнийгэм Хүн амын тоо 1400 гаруйд хүрч жил ирэх бүр шилжиж ирэх иргэдийн тоо нэмэгдэж. Эмч учраас сумын хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил өрнөн иргэдэд тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж байна. За манай сум бол одоо бус сумаасаа ялгарх нь бол дэд үтц. За тэгээд газар одоо байгаль юмараа нэлээд одоо давуу талтай сум хөгжих, Улаанбаатар хотын одоо харьяа байгууллагууд үүсэн хөгжих. За мөн одоо сум орон нутаг дээр шилжин ирж байгаа энэ баруун аймагуудын одоо хүмүүсийг сумандаа одоо төр хугацаагаар байршуулах жишээ нь ийм одоо давуу талтай манай сум бол. Манай залуучууд бол сум орон нутагтаа ажиллах хүсэл сонирхол бол их өндөр байдаг. За энэ бол түрүүн хэлжсэн дэд үтс сайн мөн одоо энэ төрөөс баримталж байгаа бодлого, за мөн аймгаас баримталж байгаа бодлого, сумаас баримталж байгаа болон залуучуудаа дэмдэж нэгж болтгоо сумын иргэн, сумынхаа зүйн байгууллага, сумынхаа аж ахуй нэгжүүд ажиллаж байвал сум орон нутагт хөгжиж тэр хүмүүсийн сэтгэл санаа нь шингэж байдаг юм билээ. Баянгай сумын тухайд мянганы зам дагуу байрлалтай төдийгүй нийслэл хоттой ойрхон орших тул Хүн амын шилжилт хөдөлгөөн бусад сумтай харьцуулахад харьцангуй тогтворгүй. За гэхдээ шилжин ирж суурших иргэдийн тоо давмгалж байна. Ууган сум гэхэд бүтээн байгуулалтын ажил үр дүнтэй чанартай хэрэгжиж байгаа нь сумын хөгжилд төдийгүй сум орон нутгаа зорин ирж байгаа залуучуудад таатай боломжийг бүрдүүлж өгч чадаж байгааг залуус дурдж байсан юм а. За түүнчлэн энэ нэргээд залуус шин санал санаачлага гаргахад чухал түлхэц үзүүлж байгааг онцоллоо. Ер нь манай сумын залуучууд нэг аягүй сайн дэмждэг болсон. Залуучууд маань залуучдынхаа үйл ажиллагаанд сайн оролцдог. Залуучдын холбоогоо шинээр байгуулсан гэл сүүлийн 2 жилийн хугацаанд сумдаа олон шин зүйлийг хийсэн, хурдцтай бүтээн байгуулалтыг бий болгож байгаа. За хөдөө орон нутгад залуучууд бол одоо сүүлийн жилүүд бол нэлээд сууршил бол тогтвортой болж байна. Ирээд 2000-ад оны үед бол шилж төлгөө нэлээд байлаа. Залуучуудын оролцоо манаас нэлээд бас сул байлаа. Ахмадууд маань голцоо сум орон нутгийн үйл ажиллагаанд оролцож байлаа. Сүүлийн жилүүд бол залуучууд маань амьдрах орчноос таатай бүрдэж байна. Сум орон нутгаас бас бүтээн байгуулалтууд нэлээд хийгдэж байна. Баянгай сумын залуучууд удирдлагууд бол ихэнх нь бол дандаа залуучууд сонгогдсон байгаа. Энэ сүүлийн 2 жил бүтээн байгуулалт дээр бол бүгд хамтарч ажилладаг. Бидний бүтээн байгуулалтын нэг жишээ бол энэ манай сумын өндөрлөг байна. Тэгээд танаа төсөлд бол бас итэг санаачлагтай маш сайн оролцож байгаа манай залуучууд. Тэгээ манай залуучууд бас сэнийг санаачилж байгаа, шинийг бүтээж байгаа, шинийг хийж байгаа тий. Энд дээр бас манай удирдлагууд бас дэмжиж идэвхтэйс оролцож байгаа. Орон нутаг тэр дундаа төрийн үйлчилгээг иргэдэд анхлан хүргэж байгаа сум, хороо, багийн хувьд чухал нэгжим а. Тэдний үйлчилгээ түргэн иргэдэд тодорхой хурдан шуурхах хүч чадвал сум орон нутгийн хөгжил цаг алдахгүй урагшлах боломжтой. Харин үүнд залуусын оролцоо чухал байгааг Төв аймгийн Баянгай сумын залуус хэлж байлаа. За харин Тус аймгийн Лүн сумын залуус орон нутгийн бүтээн байгуулалтанд гар бие оролцсон сумаа улсын жишг сум болгох зорилт тавин хамтран хөдөлмөрлөж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Манаас Хоёрд залуучууд бол төгсөөд сумдаа ирэх сонирхол бол маш өндөр байдаг. Энэ гэхдээ жижиг сум болохоор тэр нөгөө нэг ажил нөхцөл одоо ажлын байрны хүрэлцээ жоохон муу байдаг. Тэрэн дээр хэрвээ ажлын байр бүрдэх юм бол оюутан залууч маань сумдаа ирж ажиллах маш их сонирхолтой. Яг тэгэхээр Улаанбаатарт тэр утаатай орчин чигдэж суух ямар сонирхолгүй байдаг. Сумын залуус гээд төслийн хүрээнд бид нэр дөрвөн бэрх багийн хүрээнд ажиллаж байгаа. Энэ багийн маань үйл ажиллагааг маш их дэмжиж ажиллаж байгаа. Идэвхтэй оролцож байгаа л. Бас тэгээ сум орон нутгаас бас залуучуудаа илүү дэмжиж өгвөл би тэд бас илүү урамшиж, илүү ажиллах одоо хүсэл тэмүүлэл маань илүү дээшлэх байх гэж бодож байгаа. Тэгээд бас танай нөтгөлөөс одоо зохион байгуулж байгаа энэ улс төр шинэ мандатлагч төслийг бас манай залуучууд оюутны холбооны залуучууд ба залуучууд холбооныхан мэдсэн. Тэгээд эндээ бас бид нөгөө Facebook цахим хуудасаараа оролцохыг оюутан залуучуудаас уриалж байгаа. Тэгээд ихэнх нь одоо зарим нэсээ эсээгээ явуулсан гэсэн бас мэдээлэл байгаа. Тэгээд манай залуучууд энд айгүй идэвхтэй орж байгаа бид хүчтэй баяртай. Яг л чинь эргээд бид манай өөрсдийн төрлөх сумдаа хийж байгаа бүтээн байгуулалт шинэлэг шин сум болоход хөгжил твшил бидийг уриалан дууж байгаа болохоор бас их баяртай байгаа. Сумын залуус зуны амралтаар өөрийн сум орон нутагта бүтээн байгуулалтын ажилд хамрагдан үүний дүнд хөдөлмөрөө үнэлүүлж байгаа нь залуус эргээд ажил хөдөлмөр эрхлэх сэтгэлгээг дэмжиж байгаа чухал үйл ажиллагаа болж байгаа юм а. Нөгөө талаараа сум орон нутгийн сайжирч ажиллах боловсон хүчин нэмэгдэж байна гэсэн үг. За Лүн сумд залуучдын
оролцоо бол сүүлийн 1-2 жилээс нь сайжирж байгаа. Тэгээс өмнө нь бол холбоо ч юм уу тийм эвлэл мэвлэл жоохон томсолтой байсан. Тэгээ одоо бол сайжирж байгаа. Залуучдын байгууллагын ч гэсэн оюутны байгууллагын гэсэн төвчтгэлтэй ажиллаж байгаа. 2500 гаруй хүн амтай үүний 40 орчим хувийг залуус эслэж байгаа Лүн суманд шилжин ирж ажиллаж амьдрах хүсэлтэй байгаа залуусын тоо олон байгааг нутгийн удирдлагууд хэлж байна. Гол нь тэдэнд ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэн нөгөө төгөөр залуусын оролцоо, нийгмийн төвх, шинэ санал санаачлагыг ажил болгон хэрэгжүүлж, тэднийг дэмждэг байх нь чухал байгааг онцлсан юм а.